Тэгээд би өнөөдрийнхөө бичлэгээр миний амьдралын хамгийн хүнд боловч миний амьдралын хамгийн үн цэнтэй байсан тэр үеийг та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтлээ. Тэгээд одоогоос 9 жилийн өмнө миний амьдралд хорт хавдар гэдэг яг айхтар өвчин гарч ирсэн. Тухайн үед дэлхий хөмөрцөн юм шиг, энэ дэлхий хав харанхуй юм шиг яг тэгж бодогдож байсан. Тэр үеийнхаа түүхийг та нартай хуваалцах хүслээ. Тэгээд өнөөдрийн саран чимэг бий болох гэж энд ингээд амьд суугаад бичлэг хийгээд явах өдрийг хүртэл маш олон давааг, маш олон замыг туулж ирсэн. Тэгээд та нартайгаа бас хуваалцахыг хүслээ. Тэгээд тухайн үедээ би бичлэг хийгээд ч юм уу ингээд яваагүй. Тэгсэн болвол бас арай өөр дурсагдах зүйлтэй байх байсан баг. Гэхдээ яг тийм үед хизээч хинж тэгж бичлэг хий гэж санаанд буудгүй мөлий. Би амьдрах болов, би өөхөх болов, үр хүүхдүүдтэйгээ хамт амьдрах болов. Ээжтэйгээ хантайгаа би энэ амьдралыг цаашаа туулж явж чадах болов л гэж би бодож ирснээс биш бичлэг хийх санаа ерөөсөө тэг төрж байгаагүй. За тэгээд одоо харин энэ өндөрлгөөс ингээд харахтаа би зүгээр л надад байсан зургнуудаараа зургуудаа эвлүүлээд за жоохон тайлбар зурган дээрээ тавиад тэгээд бичлэг хийсэн байгаа. Тэгээд зургаа эвлүүлээд бичлэг ингээд хийгээд сууж хахад надад яг л тэр 9 жилийн өмнөх тэр хүнд хэцүү харанхуй байсан үедээ очисон юм шиг маш хэцүү сэтгэлтэй байлаа. Сэтгэл зүйн маань маш хүнд байлаа. Тэгээд та нар маань миний бяцхан түүхтэй бас хамт байгаарай. Тэгээ нэгийг бодож хоёрыг тунгаагаасаа өнөөдөр энэ замд ирэх гэж маш олон зүйлийг туулсан. Зүгээр шууд эдгрээд шууд одоогийн саран чимэг ингээд нөгөө би болцохоогүй байхгүй юу? Тийм болохоор та нар маань миний түүхийг бас хараад нэгийг ойлгож хоёрыг тунгаагаасаа биеэ үзүүлдэг байгаасаа биеэ чагнадаг байгаасаа хаана юу нүвдэж юм түүнийгээ үзүүлдэг харуулдаг байгаасаа гэсэн үүднээс сэрэмжлүүлэг болгож байгаа үүднээс бичлэгээ оруулж байгаа. За тэгээд тартагт нь тулгаад өвчнөө бүр хүнд үед нь очоод бараг эдгэрхгүй болцсон үед нь ч юм уу очоод үзүүлэх биш наан нурчлан сэргийлэх арга хэмжээнүүд аваад ингээд үзүүлдэг байгаасаа гэж урьдчилсан сэргийлэх үүднээс гэдэг юм Тэгээд яг энэ хүү бичлэгийг хийж байна. Тэгээд би ганцаархнаа энэ өвчнөөр өвдөөгүй маш олон хүмүүс байгаа мундаг сэтгэлийн тэнхээтэй энэ өвчний ард гарсан зөндөө олон хүмүүс байгаа. Тийм болохоор ганцхан би энэ өвчнийг тусаад эдгэрсэн юм биш. Гэхдээ ард бас миний дараа өвдөж байгаа ч юм уу одоо ингээд өвдөөд ингээд сууж байгаа тэр хүмүүст уран болох үүднээс энэ бичлэгийг хийж байгаамаа. Тэгээд цаашдаа ч гэсэн миний бичлэгийг бас та нар шийрлээд өөр хүмүүс бас хүргээсэй гэж хүсэж байна. Тэгээд шир хийгээд хэрвээ хин нэгэн найз чинь ч юм уу ойр дотны хүмүүс чинь хань ижил үр хүүхэд өөр хэн байдгийг тэр бүх хүмүүс яг энэ муухай өвчин энэ хорт хавдар гэдэг энэ өвчин тусаа шаналаад сууж байгаа бол бас бичлэгийг минь үзүүлээд бас урам өгөөсэй гэж хүсэж байна. Идэгдгийм байна. Сэтгэлийн тэнхээ хамгийн чухал байдгийм байна гэдгийг бас ойлгуулаасай гэсэн үднээс би өөрийнхөө бичлэгүүдийг YouTube-д байршуулсан байгаа. Тэгээд миний бяцхан түүхт тавтай морил. Эрсэл балбал буцах хабалдаг дэлхийд энгэрэ түшээ дөвгд минь одлооч ээжим баярлуулж үрсэн төрдөг юм эхийн хэвлийгээс хүйгээр саллаач эх